Үргэлжлүүлээд бид студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн техникийн багш доктор Ганбаатрыг барьсан юм аа. Өглөө нэмэн сайхан амарсан уу та? Өглөө нэмэн сайхан амарсан уу? За авилга авчирсанд баярлалаа. Өнөөдөр бид нутгийн аялгауны үг хэллэг за энэ сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Нутгийн аялгауны үг хэллэг гэхээр нийтээрээ хэрэгэлдэг үг хэллэгнээс арай ондоо. Зарим тохиолдолд ойлгогдоод, зарим тохиолдолд ойлгогдохгүй байх нь бас бий. Нутгийн аялгауны үг хэллэгийг таних, найруулга талаас нь та юуг эхэлж онцлон үзэгчтэй мэдээлэл хүргэсэн бол? Тэгэхээр хэлийг бол харилцаж байгаа хүмүүсийн талаас нэг хувилбар гэж ингэж хэлний хувилбар гэж ингэж үздэг. Тэгэхээр нутгийн аялгау гэдэг зүйл яадаг юм бэ гэхээр тэр тухайн бүс нутагт газар орон сууж байгаа хүмүүсийн хоорондоо харилцаж байгаа тэр хэлний хувилбарыг бол нутгийн аялгау гэж ингэж хэлээд байгаа. Тэгэхээр нутгийн аялгауны үг гэдэг бол тухайн бүс нутагт хэрэгэлдэг, өөр газар хэрэгэлдэг үг хэллэгийг бол хэлж яах гэсэн. Тэгэхээр Улаанбаатар төвтэй одоо яг өнөөдрийн нөгөө баримжаа аялгау гэдэг юм уу те стандарт хэл гэдэг шүү дээ тийм ээ. Энэ хэлэн дээр авд үзлээ гэхэд бол Улаанбаатар төвтэй халахын аялгаугаар ярьж байгаа хүмүүс ойлгохгүй байгаа үг тийм ээ. За энэ ч одоо ямар үг хэлчихв чи ямар үг хэлээд өнгөрөв тийм ээ. Юу гинэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар хандж явах юм бол тэр бол ерөөхдөө бол нутгийн аялгау байна гэж те. Ингэж ойлгож болно гэсэн үг. Монгол их хэлээрээ яриад байна. Гэхдээ нийтэн дундаа ойлгохдохгүй байна хамгийн ихний те. Тэгэхээр нутгийн аялгауны үгийг яаж таньж, яаж ойлгох боломж байна. Тэр болгонд нь одоо асууж тухайн үгийг одоо нийтийн хэрэглээний үгээр орлуулан ойлгуулах шаардлагаас тулгараад байх шиг. Эсвэл хүн болгон нутгийн аялгауны үгийг судлаж таньж мэдэж мэдлэг болгож авна гэдэг бас боломжгүй ойлголт юм шиг. Тэгэхээр энэ нутгийн аялгау гэдэг зүйл яаж бий болдго юм бэ гэдэг юм уу те. Ийм зүйлийн тухай бас хоёлаа ярьсан дээр бах те. Тэгэхээр энэ хэл гэдэг зүйл бол нийгмийн хөгжил гэдэг зүйлээр дагаж явж байгаа юм зүйл те. Тэгэхээр нийгэм гэдэг зүйл яадаг юм гэхээр одоо юу гэдгийг төвөр байгаа тийм ээ. Эсвэл одоо нийслэл хоттой ойр байгаа тэр хэсгээр бол нийгмийн хөгжил нэлээд тийм хурдан явдаг. Тэгэхээр энэ зүйлийг дагаад хэл бас араас нь явж байгаа гэсэн. Тэгэхээр хизээч хэл төрүүлж өгжөө араас нь нийгэм нь явдаг гэж тийм. Тэгэхээр төвөр байгаа одоо юу гэдгийг тэр нийслэл хоттой ойр байгаа тэр газрын хөгжил илүү байдаг учраас тэр аваар нутгалж байгаа хүмүүсийн хэл яриа бас арай жахан өмнө төрүүлээд ингэ явж байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө улс орны цаг хязгаар нутгуудын одоо хөгжил арай жахан судал байдаг шээ тийм ээ. Арай жахан юу гэдэг хоцорж явдаг гэсэн үг. Тийм учраас хэл аялгауны хөгжил бас араас нь яадаг вэхээр дагаад хоцроод явж байдаг. Ийм ялгаанаас болоод үндсэндээ бол нутгийн аялгаунууд ялгаа үүсэж байгаа юм л да. Тэгэхээр юу гэдгийг монгол хэлний нутгийн аялгау судлал гэдэг бол монгол хэлний одоо өнөөдрийн хүртэл ямар одоо юугээр хөгжиж ирсэн бэ гэдэг зүйлийг бол тодруулна гэж байна. Хөгжлийг харж болох юм. Тэгээд энэ дээр бол нутгийн аялгауны мэдээж ялгаа байгаа тийм. Тэгэхээр энэ аялгауны ялгаа гэдэг зүйлийг бол одоо бид нар юу гэдгийг бүх зүйл дээр одоо та юугээ хэлж өгөөд ингээд хахад бол юутэй төвхтэй шүү дээ тийм ээ. Тийм учраас нөгөө хэрэглээгээр нь хязгаарлаж өгдөг. Тийм. Одоо аль биесний харилцаа байдаг юм уу те ийм зүйл дээр бол одоо нутгийн аялгауны үг хэллэг хэрэглэхгүй ч гэдэг юм уу те. Тэгээд нутгийн аялгауны үгийг яах вэхээр тэр ахын хүрээндээ тийм ээ аав ээжтэйгээ тэр тухайн орон нутгад байх тааж гэдэг юм уу те. Энэ зүйлүүдээр хэрэглэнэ ч гэдэг юм уу. За тэгээд нөгөө юуныхээ хэрэглээний талаас нь байдаг юм уу одоо юу гэдэг киноч байдаг юм уу те. Уран бүтээл хийлээгээд тэгэхэд бол энэ хүн бол тэр нутгийн хүн байх шүү те. Энэ хүн бол бороод хүн байж гэдэг юм уу баруун монгол хүн байж гэдэг юм уу те. Магадгүй одоо үрэн гайхалхын аялгуутан байна гэдэг юм уу те. Одоо цаг яг гэл ингээл гаргалаа гэхэд бол яг тэр аялгаугаар нь одоо тэр хүмүүсийн хэлдэг үг хэлдгээр нь ингэж яаж энэ бол одоо юутэй хүн ба штэ тэр нутгийн хүн ба штэ гэдэг ийм зүйлийг харуулах зорилготой гэж тий. Нэрэл ярьж байгаа ярианаас нь тэр нутгийн хүн гэж заримдаа одоо шууд таагаад мэдчих тохиолдол их байдаг. Тэгэхээр энэ бол нутгийн аялгауны тэр онцлог бас яваад байна гэсэн үг байна тий. Монгол хэлний нутгийн аялгауны судлал ер нь хизэнээс эхэлсэн түүхтэй байдаг юм байна. Одоо судлал нь бас ямар төвшөнд явагдаж байна. Таны ярианаас ойлгохны цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Тэгэхээр нутгийн аялгауны хэллэгчсэндээ одоо магадгүй 80-90 оноос одоо бас өөрчлөгдөөд үг хэллэнд нь өөрчлөлт гаргаад дэвшилт хөгжил явагдаж байна гэж ойлгож байна тийм. Тэгэхээр энэ монгол хэлний нутгийн аялгау судлал гэдэг ухаан бол үндсэндээ 19-р зуунаас одоо яг эрчимжчихсэн гэж ингэж үзэж болно. За тэгээд Финлянд байдаг юм уу те Орос гэсэн энэ газруудад бол одоо анх үсээд за тусгайлж одоо судалсан бүтээлх юм бол одоо Оросын судлаач Руднеев гэдэг хүн одоо 20 брэдийн аялгау гэж ном бичсэн тийм энэ цагаас бол одоо ингээд нутгийн аялгау тусгайлаад судалсан юм бүтээлүүд байна. За яг зөвхөн манай судлаачдын хувьд гэж үзэх юм бол 1955 оноос хойш бол одоо шинжилгээ ухааны акт тийм ээ хэлцөөлөл үрэлэнгээс одоо Монгол орон даяар одоо хэерийн шинжилгээний анги явуулаад тэр нутгийн аялгуудтай уулзах тийм юу н хэл яриагийн тэмдэглэжүүлэх гэдэг юм уу тийм эсвэл одоо ном цоцорч хулуулах гэсэн ийм одоо шинжилгээний ангийн үүднээс бол ерөөдөө бол монгол хэлний нутгийн аялгау судалж эхэлсэн гэсэн. За тэгээ анхны монгол судлаачийн хийсэн бүтээл бол одоо Лувсан дэдэг гэдэг хүний даргангийн аялгауг судалсан одоо авийн зүүн туршлага гэсэн ийм өгүүлэл байгаа тийм. Энэ юунаас хойш бол одоо
өнөөдрийн хүртэл одоо 20 орчим одоо Монголын судлаач одоо монгол хэлний нутгийн аялал одоо авиа зүй, бүтээгэр зүй гэдэг юм уу те үгийн сангийн түвшнээс нь бол харьцуулан судалсан байна. Тэгэхэд саяны бидний ярьсан шиг энэ хэл гэдэг зүйл бол одоо нийгмийн дагаж ингэж яаж ингэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр нийгэм одоо юу гэдгийг задрах тийм ээ. Одоо улс эзэнт гүрэн задраад байхад бол хил аялгуунууд ингээд салаад ингээд явдаг. Буцаад одоо нийгэм одоо юу гэдгийг тэр олон аялгуутныг нэгдгээд одоо нэг улс нэгдмэл улс боллоо гэхэд бол тэр аялгуугаар ярьдаг хүмүүсийн хэлээрээ хоорондоо нэгдээд нэг тийм одоо утга цохол хэл гэдэг зүйлийг бий болгож яадаг. Тэр өнөөдөр бол одоо юу гэдгийг 10 одоо 3-4 зуун тийм ээ. Одоо Чингисийн байлдан давуулын Чингис хааны иргэн гэдэг юм уу те. Энэ иргэний үгээр бол одоо олон монгол хэлнүүд үүссэн байна. Жишээлх юм бол одоо Авхристад байгаа монгол гэдэг юм уу те. За тэгэл дагуур хэл гэдэг юм уу. За бааван одоо гэдэг юм уу те. Хэмжлэнгийн олон тийм төрөл хэлнүүд үүссэн байна. Гэтэл өнөөдөр яаж яах гэхээр одоо ойрдын аялгау гэдэг юм уу, бүрээдийн аялгау тийм ээ. Халахын аялгуунуудын ялгаа бол улам бүр багассаар байна тийм. Тийм учраас одоо юу гэдгийг гадны судлаач центр бол энэ ойрдын аялгау одоо баруун Монгол аялгуутныг бол одоо нэлээд тийм эрсдэлд орсон аялгау гэж тийм. Тэгэхээр энэ бол угаасаа зүй ёсны зүйл байхгүй. Тэгэхээр сая нөгөө 1960-ад оны үед Вандуу гэдэг хүн одоо баруун аймгаар яваад тэгээд дөрвдийн аялгауг судлаад 1965-ад дөрвдийн аялгау гэсэн ийм бүтээл хэвлүүлсэн байхгүй. Тэгээ энэ 60 оны Вандуугаан бичсэн өгүүлэл 1965 оны одоо тэр нэг сэдвт ажлын төвтөр гарч байгаа дөрвдийн аялгауны үгийг 2010-ад оны үед зарим судлаачид ингээ харьцуулаад үзэхэд бол ерөөхдөө бол 50% ерөөсөө нутагчид тэр настай хүмүүс тэр одоо юутай ялангуяа залуучуудын хувьд бол ерөөсөө ийм үг ерөөсөө амьдралаа сонсож байгаагүй сонсч өнгөрөөгүй гэж тийм. Тэгэхээр энэ дээр юу харж байгаа нөхөр одоо 60 он гэдэг чинь тийм ээ. За 10 он гэдэг чинь одоо 50 хэдэн жилийн хугацаа шүү дээ тийм ээ. Энэ хугацаанд бол тэр хүмүүсийн одоо үгийн сангийн бараг 50% ингээд яг Вандуугаан тогтоосон тийм ээ тэмдэглэж үлдээсэн. Энэ бол одоо дөрвд аялгауны өөрийнх нь онцлог байна гэсэн. Энэ ялгаа бол үндсэндээ бол одоо 50% байхгүй болчихно гэсэн үг тийм. Тэгээд 10 оноос хойш одоо яаж юм тийм ээ. Одоо бас 10 хэдэн жил өнгөрцөн байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр юутай ялгаа бол улам бүр багасаар байгаа гэсэн. Энд юу нөлөөлж байна гэхээр одоо юутай одоо үндэсний олон нийтийн телевиз тийм ээ. Радио гэдэг юм уу тийм. Ийм одоо мэдээллийн хэрэгсэл нөлөөлж байна гэсэн. Одоо та анзаарж байгаа бол хэдхэн жилийн өмнө одоо юуны Өр Монголын одон телевизийн одоо хүмүүс хөтлөгчдийн гэдэг юм уу тий хэлээрээ ялгаа нэлээх байсан шүү дээ. Гэтэл бол өнөөдөр бол одоо биднээс ерөөс ялгаа байхгүй ярьдаг болсон. Тэгэхээр энэ бол одоо тэр мэдээллийн хэрэгсэл гэдэг зүйл бол тэр хүмүүсийн хэлээрээнд бол асар хүчтэй нөлөөлж байна тий. Тэгээд энэ яаж байгаа юм бэ гэхээр одоо хүмүүсийн хэл ярианы ялгаатай байдал бол одоо улам бүр багасаар байна гэсэн үг тийм. Тийм учраас бид нар яах вэ гэхээр яг ийм одоо ялгаа багасж байгаа үед амжиж одоо тэр аялгаугаар ярьж байгаа хүмүүсийн одоо хэл ярианы байдлыг тэмдэглэж ингэж баримтжуулж авч үлдэх нь бол маш чухал. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр хэл ялгааны байдал бол бүр арилгахны гэж нутгийн аялгауны хиллэг багасаад одоо 50% нь алга болсон ч гэдэг юм үг хэллэгнийхэн тий. Ингээд нэг одоо үгээр нийтээр ойлгодог болоод нутгийн аялгауны үг багасаад хэл аялгауны хоорондын зөрүү байхгүй болоод байх нь өөрөө яг ямар үр дүнд хүргэх вэ? Энэ сайн зүйл үү, муу зүйл үү? За тэр саяны эдний хэлсэн шиг сайнч зүйл байгаа, саарч зүйл байгаа тий. Одоо юу гэдгийг нэг үндэстний тийм ээ нэг тийм утга цохилын хэл бүрэлдэж байгаа талаасаа бол одоо сайн тийм. Яг хөө тэр нутгийн аялгауны нэг үгэнд бол одоо тэр бид нар сая ярьсан тийм ээ хэлний хөгжлийн одоо түүхэн үеийг тодруулах тийм зүйлүүд байна. За түүнээс гадна нутгийн аялгауны тэр үгэнд тэр одоо юу гэдгийг төв аялгаунд мартагдсан тийм ээ. Тэр Монгол усаатны Монгол үндэстний одоо тэр соёлын гэдэг юм уу те усаатны онцлогийг хадгалсан тээсэн тийм үг байж болно те. Тэр иймэрхүү зүйлүүд ингээд нөгөө устдад үг болчихно гэдэг бол тэр хэл соёл судалдаг хүмүүсийн хувьд бол харамсалтай тийм. Гэхдээ нөгөө талаар бол энэ бол одоо ингээд уусах тийм ээ. Одоо төв аялгаунд уусах гэдэг зүйл бол одоо тэр уусах хэлний хөгжлийн жамсны юм үзэгдэл тийм. Тэгэхээр хөгжлийнхаа төвшөнд явж байгаа ах нэ гэж ойлгож болох юм тийм ээ. За баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг авч Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний шинжилгээний техникийн багш доктор Ганбаатар студид дээр нутгийн хэл аялгауны талаар ярьлаа.